За юуны өмнө өнөөдөр бол бид нар одоо энэ улс орон даяар ерөнхийдөө бол Улаанбаатар нийслэл хот болон 21 аймгийн одоо тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэрэгжилтэн удирдлагууд, эрдэмтэн мэрэгд багш нар тэгээд аймгийн засаг дарга нар оролцсон юм их хүүхдийн эрүүл мэндийн тулгымсан асуудлын үндэсний зөвлөгөө болж байгаа нэг таатай байна. Тэгээд энэ юу гэхээр бас юу л дээ ер нь бол зөвхөн зорилттой төвшөндөө хүрэхгүй байна гэж бас үзэж болохгүй. Яагаад гэх юм бол манай эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээ бол маш сайн хөгжиж байгаа гэж боддог. За ерөнхийдөө бол энэ эхийн эндэгдлийг бол маш их судалдаг. Тохиолдол болгон дээр бол шат шатанд нь дүн шинжилгээ судалж энэ эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдэг бол жил болгон одоо тохиолдол болгон дээр ярьдсан ба. Тэгээ ерөнхийдөө бол 2012 оноос хойш 16 хүртэлх 5 жилийн дундчаар эхийн эндэгдэл бол тогтвортой буурж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2012 онд 100 мянган амин төрөлтөнд 50 их эндижсэн бол 2015 онд одоо мянганы хөгжлийн зорилтонд 100 мянган ихэд одоо 100 мянгад бол 50 төгрөгнө гэсэн тоог бол бид нар 25 болготлоо бууруулж одоо бууруулсан дэлхийн цөөхөн орнуудад нэгэнд орсон. Тэгтээ бол өнгөрсөн 16 онд бол харьцангуй өмнөх оноос эхийн эндэгдэл бол нэмэгдсэн. Тэгээ энэ эхийн эндэгдэл одоо тодорхой хуваар нэмэгдсэн учраас бид нар яагаад энэ ингээд одоо буучаад дахиад нэмэгдвэ гэдэг дээр нь одоо судалгаа дүн шинжилгээ хийж үзсэн байна. За тэгээ энэ судалгаагаар юу харагдсан бэ гэхээр 2016 онд нийтдээ тоогоор ярих юм бол 38 их хэмжсэн. 38 их хэмжсэний бол их барихын тусламж, их барихын шалтгаантай өөр хэлэх юм бол цус алдалт, одоо үжил халдварч гэдэг юм уу те. Одоо ийм хүндрэлүүдээр эндсэн тохиолдол нь бол нэг 57% тай. Эргэтэн тогтолцооны эмгэгээр их барихын шууд шалтгаантай эндэгдэл 16 тохиолдол буюу одоо нэг 42% тай байгаад 43% тай байгаад байна. Тэгээ энэ нь юу харуулж байна гэхээр одоо тэгээ бас энэ эндсэн одоо бүх эхчүүдийг харих юм бол нийт эндсэн эхчүүдийн дийлэнх нь ахмад настай олон ужиг алдар төвчин хавсарсан одоо ийм олон одоо тийм хүндрэлүүд хавсарсан ийм эхчүүдэд илүү их тохиолдоод байна. Тэгээд энэ дээр бол их анхаарах хэрэгтэй юм байна. За тэгээд ер нь эхийн эндэгдэл яг бид нар зорилтоосоо бол халиагүй ч гэсэн бол өнгөрсөн онд нэмэгдсэн учраас бид нар энэ дүн шинжилгээ хийсэн. За их барихын шалтгаантай эндэгдэл бол ерөнхийдөө бол одоо 22 тохиолдсон гэсэн чинь. Ер нь бол эхийн эндэгдлийг ингээд бүтцээр нь судлаад үзэхээр өнгөрсөн онд бол бас их одоо ноцтой бас өвөрмөц одоо байдлууд гарсан. Гэрийн эндэгдэл ирс нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл болон одоо энэ архитын согтуурхтай холбоотой эндэгдэл нэмэгдсэн. Тухайлх юм бол одоо өнгөрсөн онд бол урд нь байгаагүй 6 тохиолдол бол гэр бүлийн хүчирхийлэл одоо архитай холбоотой. Өөрөөр хэлэх юм бол нөхөртөө зодуулаад нас орсон, гэр оронгүй байж байгаа гудамжаар явж байгаад үжил халдвараар эндсэн, тэгээ умайн гаднах жирэмсэн болсон, одоо гүн согтолтой байж байгаад эндсэн гэх мэтлэнгээр ийм 6 тохиолдол байна. 7 тохиолдол бол бас гэртээ нас орсон. Энэ гэртээ нас оролт бол юу вэ гэхээр иргэд бол эрүүл мэндийн боловсрал муутай байна. Эмнэлгийн тусламжийг хит хориотож дуудаж байна. Тэгээд дуудах боломжгүйгээр ингээ гэртээ нас орж байгаа тохиолдлуудын одоо бараг 60% нь бол эргэтэн тогтолцооны өвчтэй холбоотой, зүрх судасны өвчин, хавдар одоо энэ унал таталтай холбоотой эндэгдэл байсан. 3 тохиолдол нь бол гэртээ нас орсон тохиолдлын одоо 3 нь бол их барихын шалтгаантай. Энэ дотроо бол гадаадд явж байгаа умаа гаднаас ирсэн болоод хаагарах жишээтэйгээр ийм тохиолдлууд бол гарсан байгаа.